Иргэдэд одоо төрийн үйлчлэгийг ойртуулах зорилгоор киоск үйлчлэгийг одоо Завхан аймгийн бүх сумуудад гардуулж байна. Тэгээ энэ одоо киоск машинууд Завхан аймгийн бүх сумуудад хүрснээрээ иргэд, сум, багийн иргэд төрийн үйлчлэгийг газар дээрээс түргэн шурхаа авах боломж өртөж байна. За өнөөдөр Захин хөгжлийн нууц харилцаа холбооны яамтай бол Баянгар аймгийн улсын хурлын гишүүд ард иргэдэд маань төрийн үйлчлэгийг түргэн шуурхаа өргөх үүднээс бол Захин одоо киоск машиныг сумдуудад хүрэхээр хамтарч ажиллаж байна. Энэ хүрээнд бол бас киоск машин маань сумдад очсон байгаа. Салбарын сайд одоо хамт олон маань бол бас идэвхтэй насжилтаа гаргаж цаг хугацаанд нь одоо бас энэ ажлыг гүйцэтгэж байна. За энэ үйлчлэгээ өрснөөр бол одоо төрийн үйлчлэгээний нийтийн 1000 гаруй одоо үйлчлэгийг иргэд маань шууд энэ киоск машинаас авах юм нөхцөл бүрдснээр одоо бас төрийн үйлчлэгээ ард иргэдэд хүндрэлгүй, чирэгдэлгүй, түргэн шуурхаа хүрж байгаа ийм одоо боломж үлдэж байгаамаа. Баян-Улгийн аймгийн Аллаг Цөм бүсний нутгийн ард иргэдэг киоск машинаар хангаж байгаа бүх сумдыг энэ киоск машинаар төрийн үйлчлэгийг ойртуулах зорилгоор нийтдээ төрийн үйлчлэгээний 103 хувийн хэвшлийн одоо 600 одоо мэдээллийг авах бүрэн боломжтой. Энийгээрээ бас ард иргэд бас төрийн үйлчлэгээ мэдээллийг авах бүрэн боломжтой болж байгаамаа. Тэгээд Захин хөгжлийн аймагтаа бас баярлалаа гэж Баян-Улгийн аймгийн нийт ард иргэдийн өмнөөс баяр санааснаа илэрхийлье. За Төв аймаг төвийн бүсээс сонгогдсон гишүүдийн бас хүслийг хүлээж авч Төв аймгийн 27 суманд маань одоо энэ киоск нэртэй төрийн үйлчлэгийг иргэдэд одоо хялбаршуулж хүргэх төхөөрөмжүүдийг нэг бүрчлэн гардуулж байгаамаа. Асар их цаг хугацаа, бензин, тос хэмнэж байгаа. Дээрэс нь ямар нэгэн хүнд суртал авилга үгүйгээр төрийн бүхий л одоо хүртээмжтэй бодлогыг иргэдэд хүргэж байгаамаа. Захин хөгжил инновац харилцаа холбооны яамтай бол маш ойр хамтарч ажиллалаа. Тэгээд төрийн үйлчлэгээнүүд мөн адилхан бас хувийн секторын үйлчлэгээнүүд энэ киоск машинаар дамжиж хүрэхэд илүү амар болж байгаа. Нэг ёсонд ажил хийхэд амьдрахад амар болж байгаа гэсэн үг. Энэ удаа бид нар Сэлэнг аймгийн 17 сумд мөн энэ киоск машинуудыг одоо хүлээн авч тарах ажиллагаа явуулж байна. Тэгэхээр энэ яамныхан бол маш хурдтай шийдвэрлэг ажиллаа.